шүүгдэгч Норвын Алтай уугийн нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр Монгол Улсын хөгжлийн банкны төлөөлөл өдөртсөн зөвлөлийн дарга Шинбаатар Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирал энэ мөнх хотнортой бүлэглэн 5-7 огшоо сухад чиглэлд говийн зам компани барьсан автозам Energy Resources компани гашуун сухад банкны хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой барьсан дэд бүтцийг төрийн өмчөд 170 тэрбум 595 сая 479 мянга 703 төгрөгөөр буюу Energy Resource говийн зам компаниудаас бодит төртгөөс илүү үнээр замыг нь хөдөлт авч хөгжлийн банкнд их хэмжээний охирол учруулж буюу говийн зам Energy Resource компанид зөрүү 36 тэрбум 423 сая 614 мянга 978 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болсон гэмтрийг үлдэхдээ улс төр нөлөө бүхий албан тушаалыг хасч байхдаа үлдсэн. За мөн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр Монгол Улсын хөгжлийн банкны төлөөлөл өдөртөх зөвлөлийн дарга Шинбаатар Монгол Улсын хөгжлийн банкны гүйцэтгэх захирал мөнх хотнортой өөрчлөлт өгсөн тохиролцоогүй боловч үйл дээрээ санаатай нэгдэж Бэрэн групп компанид эдийн засгийн давуу байдал бий болгож тус компани Эрдэнэ татварт баригдах барилгын арматурын үйлдвэрийн төсөлд 22.7 сая долларын зээл олгож Монгол Улсын хөгжлийн банкнд 44 тэрбум 311 сая 962 мянга 51 төгрөгийн буюу их хэмжээний охирол учруулсан гэмтрийг тус үйлдсэн болгон нотлогдсон тогтоогдохгүй байх тул түүний гэмтрийг үйлдсэн гэм буруугүй тооцсон холбогдох хэргийг гэмтрийн шимжгүй үндслээр хэрэгсэхгүй болгох. За ингээд шүүгдэгч Алтай ууг болон Батбаяр Шинбаатар мөнх хот нарыг бол энэ Energy Resource энэ говийн зам компани давуу байдал олгосон гэмтрэг болсон гэм буруугүй гэж шүүх үзсэн учраас энэ иргэний нэхэмжлэлийг 36.4 тэрбум төгрөгийн энэ иргэний нэхэмжлэлийг бол хэрэгсэхгүй болгож байгаа. За ийм шийдвэр гарлаа.